Улсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд шатны хичээл эхэлж байна. Шинэ хичээлээ үзэхээс өмнө уламжлалт ёсоор өнгөрсөн хичээлийн агуулгаа тавьсан багтээ. Бид өнгөрсөн хичээлээр шиyin, чинсун, наншуа, анжин, фанши гэх мэт үг хэллэгийг үзсэн. Шиyin гэдэг маань нийцэх, дасах гэсэн утгатай байсан. Шиyin环境гэвэл орчиндөө дасах. Шиyin 生活 амьдралдаа дасах. 开始试饮 дасаж эхлэх. Өгүүлбэрт хэрхэн ордгоо иргэн саний. 我是北京人，对南方温暖的气候还不太适应. Би Бээжингийнх өмнө зүгийн уур амьсгалд тэгтлээ дасахгүй л байна. Бидний өмнө үзсэн дараагийн үг бол чинсун, сул чөлөөтэй гэсэн утгатай үг. 上课轻松 хичээл дээр чөлөөтэй байх. 轻松一下 сул чөлөөтэй болох. 说得轻松 сул чөлөөтэй яриа. 格外轻松гэвэл цаанаар чөлөөтэй гэж орчуулах нь. Өгүүлбэрийн жишээгээ харъя. 这点工作很轻松，我一个人一会儿就干完了. Энэ зэргийн ажил ч юу ах вэ? Би ганцаараа хийгээд дуусгачихна. Бид өмнө нь 难说 гэсэн үг үзсэн. Энэ маань хэлэхэд хэцүү гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь 他们俩谁画得更好很难说。我觉得各有特点. Тэр хоёрын хэн нь илүү зурдгийг хэлэхэд хэцүү. Минийхээр тус бүртэл өөрмөц онцлогтой юм. Ингээд өнгөрсөн хичээлийн бас нэг үгийг үзье. Анжин. Нам гүн гэсэн утгатай үг. Жишээ нь анжин да гонзуа. Шив чимээгүйгээр ажиллах. Анжин ла яхор. Хэсэг чимээгүй болох. Анжин да шүүлэн. Нам гүм а. Анжин сялай гэвэл намгүн болоотгоо гэж орчуулах нь. Өгүүлбэрт хэрхэн ордгоо иргэн саний. 教室里安静极了. Анги туйлын намгүн болов. Харин анжин гэдэг үг маань чинжин гэсэн үгтэй ойролцоо. Ялгааг нь санавал анжин зөвхөн захирах өгүүлбэрт хэрэглэдэг. Жишээ нь 同学们请安静，我给大家念个通知. Чимээгүй болцоогоороо сурагчдаа би та нарт зар уншаатгая. Өмнө үзсэн бас нэг үг бол фанши хэлбэр хэв маяг гэсэн утгатай үг. Харин энэ үгтэй ойролцоо фанфа гэсэн үг байсан. Ялгаа нь гэвэл фанфан бодит зүйлийн арга хэлбэрийг заадаг. Холбоогийн жишээнээс дэлгэрэнгүй харъя. 说话方式 ярианы хэв маяг, 生活方式 амьдралын хэв маяг, 管理方式 удирдах хэв маяг, 经营方式 үйл ажиллагааны хэв маяг. 学习方法гэвэл сурах арга барил болох нь байна. 教育方法 хүмүүжлийн арга, 教学方法 сургалтын арга, 思想方法 сэтгэн бодох арга. Өгүүлбэрт хэрхэн ордгийг ажиглая. 近20年来，人们的生活方式发生了翻天覆地的变化. Ойрын 20 жилд хүмүүсийн амьдралын хэв маягт эрс өөрчлөлт гарсан. 谁都知道教育孩子压、避、打、骂都不是好方法. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ дарамтлах, шахах, зодох, загнах зэрэг нь сайн арга биш гэдгийг хүн бүхэн мэднэ. Үзэгчдээ бид өнгөрсөн хичээлээр үзсэн шинэ үг хэллэгээ давтлаа. Харин одоо өнөөдрийн хичээлдээ орцгоё. Та бүхэн дараах харилцаа яриаг үзээрэй. 你觉得这两个方案哪个好？我觉得各有优点，哪个更好很难说。甲方案的设计者是学艺术的，果然有创意，方案很吸引人，可缺点是缺少基本的产品介绍。大家从没听说过这种产品，完全不了解，怎么会购买使用呢？我同意，乙方案就是说的太直接，虽然介绍的很详细，可是缺乏吸引力。我觉得可以把这两个方案的优点结合起来。没错，那我们就这样修改吧。 Харилцаа яриагаад илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд шинэ үг хэллэгээ сурцгаая. Эхний үг бол гуаран үнэхээр гэсэн утгатай. 敌人果然中了我们的埋伏. Дайсан үнэхээр бидний отоонд орлоо.
Тэгвэл харилцан ярианы өгүүлбэр орчуулад үзтээ. 甲方案的设计者是学艺术的，果然有创意。方案很吸引人。 Орчуулснаа хараарай. А төслийг гүйцээгч нь урлагаар сурдаг үнэхээр шинэлэг. Төсөн ч хүн татах биз гэж орчуулах нэ. Тэгэхээр дээрх өгүүлбэрт гарсан чуаньи гэсэн үг маань шинэлэг санаа гэсэн утгатай байна. Жишээ нь 颇具有创意，маш их шинэлэг。这个设施格调单一，毫无创意可言。Энэхүү шийдэл нэг хэвийн өнгө аястай бөгөөд шинэлэг санаа гэж байх юмгүй. Дараагийн үгийг харъя. Чефа дутагдал, дутах гэсэн утгатай үг байна. Энэ үг маань хийсвэр зүйлийг илэрхийлдэг бөгөөд тэмдэг нэр бодгороо онцлогтой. Жишээ нь 如果缺乏信心，就学不好汉语。Хэрвээ итгэл сэтгэл дутагдвал хятад хэлийг сайн сурахгүй. 人与人之间缺乏交流与理解，难免会产生隔阂. Хүмүүсийн хооронд харилцаа ба ойлголцол дутагдвал гарцаагүй анцаан үүснэ. 这里的水源非常缺乏. Энд усны нууц маш дутагдaltaй. 缺乏гэдэг нь та бүхний мэдэж байгаачлан 缺少гэсэн үгтэй ойролцоо байна. Тэгвэл 缺少нь бодит зүйлд хэрэглэгдэнэ. Ингэхдээ үгүйсгэгдэж ордог байна. Жишээ нь 人到不少，就是缺少一个懂得英语的. Хүн цөөнгөө ирсэн ч англи хэл ойлгох нь дутагдaltaй байна. 教室的桌子够了，还缺少2把椅子. Англи дэх ширээ хангалттай харин 2 сандал дутаж байна. Харин одоо та бүхэн өгөгдсөн үгийг оновчтойг нь сонгож өгүүлбэрийг гүйцээгээрэй. 空气和水是维持生命不可东西。我们只见过一面，彼此了解。Одоо нөхсөн үгээ тааруулцгаая. 空气和水是生命不可缺少东西. Агаар болон ус бол амьд байдгаадын дутагдж болохгүй зүйл. 我们只见过一面，彼此缺乏了解. Бид ганцхан удаа л уулзсан тул дутуу ойлголттой байгаа. Хамтдаа дараагийн үгээ харъя. 修改, засах. 修改计划гэвэл төлөвлөгөөг засах. 修改错误, алдааг засах. 修改好了, засаад болох. Өгүүлбэрт гэх ордгийг нь харъя. 修改几个数字, хэдэн тоог засах. Тэгэхээр хятад хэл нь сюжэн гэдэг нь мөн ийм утгыг илэрхийлдэг байна. Харин ингэхдээ зөвхөн тоог засна гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь 这份报告中的一些数字需要修改. Энэ сурталчилгааны дундах тоонуудыг засах шаардлагатай. 留学生的作文很难修改，不过修改时也觉得特别有意思. Гадаад оюутны зохион бичлэгийг засахад төвхтэй. Засах үед харин их сонирхолтой санагддаг. Хараад тэгвэл та бүхэн дараах үгнээс оновчтойг нь сонгоод үзтээ. 这篇文章你在 сонгосон үгээ тааруулаарай. 这篇文章你在修改. Энэ өгүүлбэрийг чи дахиад зас. Дараагийн үгээ харцгаая. 了解, ойлгох, мэдэх гэсэн утгатай үг. 大概的了解, багцаагаар ойлгох. 完全了解, бүрэн ойлгох. 非常了解, маш сайн ойлгох. 了解情况, байдлыг ойлгож мэдэх. Жишээ өгүүлбэрийг харъя. 不了解情况，不要乱说. Байдлыг ойлгож мэдээгүй хамаагүй ярих хэрэггүй. Та бүхний мэдэж байгаачлан 了解гэдэг нь 理解гэсэн үгтэй харилцаа. Харин ялгаа нь тодорхой мэдэх гэсэн санааг илэрхийлдэг. Тэгвэл 理解нь гүнзгий ойлгож мэдрэх гэсэн санааг илэрхийлдэг байна. Жишээ нь 课文的意思老师讲了一遍，但是我还不太理解. Бичвэрийн утгыг багш нэг удаа тайлбарлаж өгсөн ч би сайн ойлгосонгүй. 我想了解一下这个大学的情况.
Би энэ сургуулийн байдлыг ойлгож мэдвэр байна. Хэрэв та бүхэн ойлгосон бол дараах өгүүлбэрт тохирох үгийг нөхөөрэй. 我这不，你为什么这样做？我跟他认识不久，对他还不太。Ингээд нөхснөө тааруулъя. 我这不理解你为什么这样做。Чамайг ингэсэн гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. Чи яагаад ингэсэн юм бэ? 我跟他认识不久，对他还不太了解。Би түүнтэй танилцаад удаагүй байгаад бол түүнийг сайн мэдэхгүй. Харин одоо харилцаараа нэг өгүүлбэрээ би та орчуулад үзтээ. 大家从没听说过这种产品，完全不了解，怎么会购买使用呢？ Орчуулснаа харьцуулъя. Энэ бүтээгдэхүүнүүд тухай бүгдэд сонсоогүй, бүрэн ойлголтгүй байж яаж худалдаа авч хэрэглэх вэ гэж орчуулна. Ингээд өнөөдрийн хичээлийн сүүлийн хэлбэрийг мэдэж авцгаая. Энэ бол 从没 A 怎么会би гэсэн хэллэг бөгөөд огтхонч тгээгүү байж яаж тэгэх вэ гэсэн санааг илэрхийлдэг. Өгүүлбэр дээрээс илүү дэлгэрэнгүй харъя. 他从没想过要出国留学，怎么会突然跑到留学生中借取资讯呢？ Тэр гадагшаа сурна гэж огт бодож байгаагүй байж яаж гинт гадаад оюутан луг үүсчихэд лавлгаа авдаг байна. Үзэгчдээ бид шинэ үг хэлгээ мэдэж авлаа. Одоо харин харилцан яриагаа эхнээс нь дахин үзье. 你觉得这两个方案哪个好？ 我觉得各有优点，哪个更好很难说。甲方案的设计者是学艺术的，果然有创意。 方案很吸引人，可缺点是缺少基本的产品介绍。大家从没听说过这种产品，完全不了解，怎么会购买使用呢？ 我同意，乙方案就是说的太直接，虽然介绍的很详细，可是缺乏吸引力。我觉得可以把这两个方案的优点结合起来。没错，那我们就这样修改吧。 Та бүхний харилцан яриагаа ерөнхийд нь ойлгосон бахаа гэж бодож байна. Хамтдаа үг үрчлэн орчуулъя. 你觉得这两个方案哪个好？ Чиний бодлоор энэ хоёр төслийн аль нь сайн бэ? 我觉得各有优点，哪个更好很难说。甲方案的设计者是学艺术的，果然有创意。方案很吸引人，可缺点是缺少基本的产品介绍。大家从没听说过这种产品，完全不了解，怎么会购买使用呢？ Миний бодлоор аль алинд нь давуу талч байна. Бас дутагдaltaй тал байна. Аль нь илүү сайныг хэлэхэд хэцүү юм. Төслийг гүйцээгч нь урлагаар сурдаг, үнэхээр шинэлэг. Төсөл нь ч хүн татгойц. Гэвч дутагдал нь үндсэн бүтээгдэхүүний танилцуулга нь дутагдaltaй. Энэ бүтээгдэхүүний тухай бүгд сонсоогүй байж бүрэн ойлголтгүй яаж худалдан авч хэрэглэх вэ те? 我同意，乙方案就是说的太直接，虽然介绍的很详细，可是缺乏吸引力。我觉得可以把这两个方案的优点结合起来。 Би ч гэсэн санал нэг байна. Би тал шууд шудлуухан өгүүлж үгийн танилцуулгыг нарийн хийсэн ч татах чадвар нь дутагдaltaй. Миний бодлоор хоёр талын давуу талыг нэгтгэл болох байх. 没错，那我们就这样修改吧。 Болж байна. Тэгвэл ингэж засчихъя. Харин одоо үдсэн шинэ үг хэлгээ баталгая. Та бүхэн хаалтанд байгаа үгийг ашиглан өгүүлбэрийг гүйцээгээрэй. Ингээд байж болох үйлдвэрийг харцгаая. 今天预报说今天有雨，果然下雨了. Цагаагаар мэдээгээр өнөөдөр бороо орно гэсэн. Үнэхээр ч бороо орлоо. 网络广告穿越能力的培养. Захин сурталчилгаа бол шинжлэх санааны чадамжийг тэгтгдэг. Үзэгчдээ одоо сонсох дасгал ажиллая. Та бүхэн бичлэг сонсоод дараах асуултанд хариулаарай. 赵科，听说五一去黄山了，那儿一定很美吧？五岳归来不看山，黄山归来不看岳，
这句诗你听说过吗？我从没学过古诗，怎么会听说过呢？你快给我讲讲吧。五岳是中国五大名山的总称。这句诗的意思是，如果你去过五岳，别的山就不用去了。也就是说，黄山有五大名山所有的特点。黄山的风景太美了，尤其是迎客松、奇诗、日出和云海给我留下的印象太深刻了。听你这么一说，我也想去了。爬山特别累吧？是啊，中间有2次我都想放弃了，但是身边的朋友劝我说，从没爬山过山顶的人怎么会收获不一样的风景和快乐呢？果然在山顶上看到日出时，我一下子就觉得再累也是值得了。对，想要收获不一样的快乐，就有不一样的坚持。Ингээд асуултаа орчуулъя. Жак оршууд гү是什么? Жак ямар эртний шүлгийг хэлсэн бэ? 夏家知道这句古诗吗？夏家энэ шүлгийг мэдэх үү? 到了山顶以后，Жак看到的沿他期望的一样吗？ ууланд очсны дараа Жакогийн харсан нь түүний хүссэн хүлээж байсантай ижил байсан уу? Жак想放弃登山的时候，身边的朋友是怎么劝他的？ Жак ууланд авирах бодлоо орхих үед дэрэгдэх найз нь юу гэж ятгсан бэ? Одоо харилцааны өгүүлбэрийг харж орчуулъя. Ингээд асуултанд хариулагддаг өгүүлбэрийг харцгаая. Жак ямар эртний шүлгийг хэлсэн бэ гэсэн эхний асуултанд 5 ориглыг үзээд буцвал уул үзэхгүй. Хуан ориглыг үзээд буцвал ориглыг үзэхгүй гэсэн шүлгийн хэсгээс хэлгэнэ. Харин дараагийн асуулт болох Сяжа энэ шүлгийг мэдэх үү гэсэн асуултанд би эртний шүлгийг сонсож байгаагүй юм чинь яаж мэдэх вэ гэж хариулах нь. Харин дараагийн асуулт болох ууланд очсны дараа Жакийн харсан нь түүний хүссэн хүлээж байсантай ижил байсан уу? Тэгэхэд үнэхээр хуан уулын үзэмж тансаг тэр дундаа огтөгч нарс этгээд чулуу үүрт цайх үүлэн далаа зэрэг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гэж хариулж болох нэ. Харин сүүлийн асуулт болох Жак ууланд авирах бодлоо орхих үед дэрэгдэх найз нь юу гэж ятгсан бэ гэсэн асуултанд октоосоо ууланд авирч үзээгүй хүн өөрөөр үзэмж байгаад жаргал цэнгэлийг хэрхэн хүртэх вүлээ гэж ятгсан байна. Одоо хамтдаа бичлэгний өгүүлбэрээр орчуулъя. 赵柯，听说五一去黄山了，那儿一定很美吧？ Жак 5 сарын 1-нд чамайг хуан уул руу явсан гэж сонссон. Тэнд мэдээж үзэгдэлтэй байх та. 五岳归来不看山，黄山归来不看岳。这句诗你听说过吗？ 5 ориглыг үзээд буцвал уул үзэхгүй. Хуан ориглыг үзээд буцвал ориглыг үзэхгүй. Энэ бол эртний шүлэг. Чи сонсч байсан уу? 我从没学过古诗，怎么会听说过呢？你快给我讲讲吧。 Би эртний шүлэг сонсч байгаагүй юм чинь яаж сонсов те? Чи шалгах надад тайлбарлаад өгөөч. 五岳是中国五大名山的总称。这句诗的意思是，如果你去过五岳，别的山就不用去了。也就是说，黄山有五大名山所有的特点。黄山的风景太美了，尤其是迎客松、奇诗、日出和云海给我留下的印象太深刻了。 5 оргил гэдэг нь хятадын алдартай 5 хайрхны ерөнхий нэр. Энэ шүлгийн утга нь хэрвээ чи 5 оргил руу явж байсан бол бусад уул руу яваад хэрэггүй. Өөрөөр хэлбэл хуан уулын үзэмж тансаг тэр дундаа өгтөгч нарс этгээд чулуу үүр цайх үүлэн далаа зэрэг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. 听你这么一说，我也想去了。爬山特别累吧？ Ингээд сонссон чинь би ч гэсэн явмал санагдчихлаа. Ууланд авирахад их ядардгүй. 是啊，中间有2次我都想放弃了，但是身边的朋友劝我说，从没爬山过山顶的人怎么会收获不一样的风景和快乐呢？果然在山顶上看到日出时，我一下子就觉得再累也是值得了。
Тийм ээ, дунд нь би 2 удаа боцох гэж байсан шүү. Гэхдээ хажууд нь байсан найз намайг ятхан огтоосоо уулан давирч үзээгүй хүн өөрөөр үзэмж байгаад жаргал цэнгэлийг хэрхэн хүртэх вүлээ гэж ятгсан юм. Үнэхээр уулын орой дээр гараад үүрч цайх үед тэр даруйд ядархай болж тэр маань харин үн цэнтэй болсон. 对，想要收获不一样的快乐，就有不一样的坚持。 Зөв шүү. Өөр хөөр баярыг хүртээгээвэл өөрөөр чармах хэрэгтэй. Үзэгсээ бицээ сонсох дасгал ажиллаа. Харин одоо унших дасгал ажиллая. Та бүхэн дараах харилцан яриаг уншаарай. 小姐，你好，我是来应聘的。请问你叫什么名字？应聘哪个部门？我叫李明，应聘销售经理。是王小姐让我下午2点半来面试的。好，我带你过去，请这边走。 Энэхүү бичгэрийн даалгаврыг харъя. Нанда яа ийм пин нага бүмэн. Эрэгтэй аль хэсэгт ажилд горилж байгаа вэ гэсэн асуулт байна. Хариулт нь мэдээж ийм пин 销售经理 борлуулалтын менежерийн ажил горилж байгаа гэж хэлэх нь. Одоо харилцаараа гарчуулъя. 小姐，你好，我是来应聘的。сайн байна уу хатагтай? Би ажилд орох талаар ирлээ. 请问你叫什么名字？应聘哪个部门？ Уучлаарай, таны нэр хэн бэ? Аль хэсэгт ажил горилж байгаа вэ? 我叫李明，应聘销售经理。是王小姐让我下午2点半来面试的。 Намайг Лимин гэдэг борлуулалтын менежерийн ажилд орох санаатай. Ван хатагтай намайг өдөөс хойш 2 хагаст ирж ярилцлаганд ороорой гэсэн. 好，我带你过去，请这边走。За би таныг дагуулад явъя. Та үгээр явна уу? Бид харилцаараа унших дасгал ажилтаа. Одоо харин жижиг их уншицгаая. 曹操很聪明，有一次他带兵走到一个没有水的地方，士兵们口渴得很厉害。为了激励士兵，曹操对士兵们说：“前面有一大片梅树林。” 梅子特别多，又甜又酸，到时我们吃个痛快。士兵们听着，一个个都流出口水来，不再嚷渴了，走路的速度也加快了，按时到达了目的地。但其实前面根本没有梅林。Богныхын дасгалын өгүүлбэрийг орчуулъя. 士兵们讨厌战争，зэргүүд дайнаас залхсан. 梅林离他们很近， тэргүүлэгч цэцгийн төгөл тэдэнтэй ойр байсан. 士兵们没有吃到梅子， зэргүүд тэргүүлэгч цэцэг идээгүй. 曹操被士兵们说服了， 曹操зэргүүдээ ятгалганд орсон. Зөв хариулт C буюу зэргүүд тэргүүлэгч цэцэг идээгүй гэсэн хувилбар байх нэ. Ингээд бичвэрээ орчуулъя. Цавцаа бол их сэргэлэн ухаантай нэгэн. Нэг удаа тэрээр цэргүүдэд тэргүүлэн явсаар огт усгүй газар иржээ. Цэргүүд нь сүрхээ ангаж гин. Биднийгээ сэргээхийн тулд цавцаа. Өмнө нэгэн томоохон тэргүүлэгчийн төгөл байгаа. Тэргүүлэгч маш их байдаг өгöd амттай бас эсэглэн. Тэнд хүрчүүл бид хөөр баяртай байж болно гэжээ. Цэргүүд сонсоотаа шүлсэн асгаруулan цангасан ч үгүй. Хороох замаач хурдсан явсаар хүрэх газраа цагтаа очижээ. Гэвч үнэндээ тэнд нь тэргүүлэгч цэцэг огт байсангүй. Та бүхэндээ сануулсан хэлэхэд цавцаа жанжин бол Хятадын эртний зүүн хаан улсын чадварлаг жанжин юм. Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр 果然创意缺点修改 了解гэх мэт үг хэлгийг үзлээ. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зэжин.